Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлвэл авч үзнэ үү. Монгол улсынхаа баялагийг бүтээх үнцэнтэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг техник технологийн дээд сургуулийг өнөөдөр 101 инженер 205 техникийн ажилтан төгсөж дипломоор давлаа. Эдгээр боловсон хүчнүүд уулуурхай, барилга, эрчим хүч, IT-ийн салбарт ажиллаж улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах юм. Техник технологийн дээд сургууль нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгдөг 40 жилийн түүхтэй сургууль юм. Өнөөдрийн хүртэл 20,000 гаруй инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна. Өнөөдрийн 2024-оос 2025 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 101 инженер 201 техникийн ажилтан төслөө. Манай сургуулийн хувьд бол дэлхийд бэлэн, ажилд бэлэн, амьдралд бэлэн байх ийм энэхүү одоо мэргэжилтэй нарийн ур чадвартнуудыг одоо төгс гаргахад хөтөлбөрийнхаа одоо зорилт багш нарынхаа одоо боловсрал мэдлэгийг тасралтгүй дээшлүүлж ялангуяа одоо ажил олгогч компани аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. За ажил олгогч компани хамтран ажиллагч одоо аж ахуйн нэгж байгууллагууд бол манай сургалтын хөтөлбөрт бол тасралтгүй саналаа өгч хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байгаа тэрл ур чадваруудыг хөтөлбөр суулгаж өгснөөр манай төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарахдаа одоо ямар нэгэн одоо гэп гэж үсэхгүйгээр яг одоо явцам нийцгээр ийм мэргэжлүүдийг төгсөж гаргахын төлөө манай сургууль бол зорилго тавин ажилладаг байгаа. Нийт төгсөгчдөө уриалж хэлэхэд бол эзэмсэн мэргэжилдээ эзэн нь байж тэгээд улс их орныхоо нэр хүндийг өндөр төргөж за тэгээд Монгол улсынхаа бүтээн байгуулалтын салбарт одоо үн цэнэ улам илүү галзуулж ажиллаарай гэдгийг захиж хэлэх байна да. Төгсөгчдөөс шууд ажлын байрны урилгыг олон төгсөгчид гардан авч байлаа. Мөн гадаадын ихтэй сургуулиудад өргөжлүүлэн засгийн газрын болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээр өргөжлүүлэн магистрийн зэрэгээр суралцах оюутнууд цөөнгүй байлаа. Япон улсын Сайтама гэдэг хот руу одоо Францын Valio гэдэг компани ингээд үйлдвэрлэлөө бид нар явж байгаа. Тэр Valio гэдэг компани одоо юуных цахилгаан машины компани. Тэнд одоо эд анги угсардаг үйлдвэрлэдэг газар мэдээ. Тэрний юу цахилгааны мэргэжлийн талаар явж байгаа. Одоо цахилгаан удирдлагын системийн тэр хэсгээр яг систем хийх юм байна. Би мэж итгэл түнсгэхэд 2.5 саяын цалинтайгаар ажиллахаар өнөөдөр урилга авлаа. Маш их баяртай байна. Мэдээж тэгээд энэ компанийнхаа итгэлийг алддаггүйгээр энэ мэргэжлэр хичээнгүн ажиллах болно. Монгол улс 2030 оны хүртэл 14 мега төслийг хэрэгжүүлэх их ажлыг өрнүүлж байгаа энэ цаг үед бүтээн байгуулалтын гол ажиллах хүч болох үнцэнтэй мэргэжилтнүүд болох инженер техникийн ажилтнууд бэлтгэгдэн гарч байгаа нь сайшаалтай. Төгсөгчид улс орны тэргүүлэх салбар болох уул уурхай, барилга, эрчим хүч, IT, дэд бүтцийн салбарт ажиллана. Техник технологийн сургуулийн төгсөгчдийн 88% нь төгсөөд шууд ажлын талбарт гардаг мэргэжсэн боловсон хүчнүүд байдаг байна. Тус сургууль дэлхийд ажилд амьдрал бэлэн мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэсээр ирсэн. Өчигдөр тус сургуулийн мөн мэргэжлийн боловсролын мэргэжилтэй ажилтан болох 347 төгсөгч төгсөн гарсан байна. Сүхбаатар аймгийн стандарт